Project-ийн вебсайт нь интернеттэй л үзүүлэлтүүдийг нь хаанаас чарах боломжтой. Ямар газар уралдсан, өгсүр дээр өмнөх хурд нь ямар байсныг нь шинжилээд хэд болгосон, уруу дээр өмнөх хурд нь хэд байсныг нь шинжилээд хэд болгосон, ямар машинтай хэн гэдэг уралдаанчтай уралдсан, бүрч болоогүй ямар нэмэлт тоногуудтай, ямар техник ашиглаад уралдсан гэ бүгднийг нарийн задаргаатай бичсэн байгаа. Ийм сонирхолтой вебсайттай мөн эсрэг талынхаа нутаг дэвсгэр дээр ясаараа гайхалтай төсөл, уралдаан сонирхтой хүн бүрийн анхаарлыг татж байгаа. Сая таны интернет гацсан уу? Тэгвэл Facebook дээр Бат Эрдэнэ Бадамцэг гэж хайгаад Starlink-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Монгол улсын хаач ашиглах боломжтой хязгааргүй дата бүхий өндөр хурдны интернеттэй таныг танилцуулах болно. Project-ийн шилдэгүүдийн баг хизээ манайх дээр ирэх бол гэж догтлож байгаа хүмүүс байхад манайх дээр л битгий ирээсэй гэж хүсэж байгаа хүмүүс ч байгаа. Урдчлаад очих газраа мэддэг болохоор өрсөлдөгч нарын ч гэсэн бэлтгэл хийх хугацаатай. Энэ удаагийн уралдах залуу нэлээд сайхангаар уралдах маш дуртай машин таартай шилээ. Удаа үерхсэн найз өхн гэрлэх талаар ярьж явах дурдаас нь дахиад угаа авах гэсэн юм аа, мөнгө зээлэх үү. Энэ удаа үнэхээр л чухал уралдаан байгаа юм аа. Уг нь бол жаахан ч гэсэн ирээдүгөө бодоод мөнгө хөрөмтлөх хэрэгтэй өстэй гэж өглөх найз өхн 6 жил үерхчээд ямар зориггүй байгааг таалагдахгүй байсан болохоор эцсийн арга хэрэглээ. За яг зээлүүлээ. Гэтэ нэг болцолтой шүү. Чи ялагдах юм бол дахиж хитэж уралдахгүй. Харин амлалтаа зөрчих юм бол чихнээсээ салцгаая. Шинэ дугуйгаач авчихсан болохоор хүссэн урдаагаар нь бэлтгэлээ хийсээр хэдийгээр найз өхөн жуулж гэлээ уралдахаа болохгүй гэдэг бодлороо төрүүлэхийг хамгийн ихээр хүсэж байгаа. Гэтэ эсрэг талд нь дид төслийн уруу замын уралдаанч болох. Дид төслийн эгтийн гайхалтай харагдах жилээ. Нөгөө машин нь бол ингээл нэг панда төрөй нөө. Тэг яг сүртэй багтаам чи энгийн хүмүүс биш гэдэг нь ойлгомжтой л доо. Өдөртөж явах хүн бүр Такаши Росүкэ. Өнөөдөртөө замтайгаа танилцсан бэлтгэл хийгээд маргааш нь уралдана. Яг энэ хэдийн төсөөлжсэн шиг хямсгар хүмүүс байгаагүй манай гэж жилдэг хүмүүс шүү дээ. Бас дээрэс нь уралдах машинууд нь хоёрхан. Нөөц уралдаанч гэж байхгүй бүр тийм л өөртөө ихтэй. Тэгсэн жилээ ганцхан шинэ өдөр юу өөрчлөгдөнө гэж. Өөртөө энд 2 жил гарав явсан болохоор өөртөө ихтэй л байгаа шүү дээ. Дид төслийнхээ энэ ирэхээс өмнө уралдах замынхаа бичлэгийг байнга үтсээр байгаа замаа тээжилдэг. Тэгээд туршилтынхаа нэг өдрөө бичлэгэн дээр байгаагүй мэдрэх боломжгүй л үстэйг мэдж авдаг. Бэлтгэл уралдаан дээр яасан ч дээд хурдандаа хүрж болохгүй. Хамгийн ихтэй 70 хүртэл явуулах хэрэгтэй тэгж байж л замаа маш сайн анзаарна. Манай хоёрыг бэлтгэл уралдааны хийхээр хөдлөгт нараас нь шууд дагаа хөдөлдөг. Яг шин дугууныхаа зурвалтыг шалгангаа ямархуу явдалтай л тандах зорилготойгоор. Такоми ч өглөөгөр дүүпүүг үрдэг ажлаа хийгээд эцүүг чинь дээд ангийнхаа ахтагаа шатгуун хөвгөрийн газар ажиллаж байгаа. Цаа чи анхныхаа бүтэн цагийн ажлынхаа цалингаараа 85 дэх турбо авч тавих ингээл бөөн баяр. Такомигийн үнцэн хийж байгаа ажил нь хүргэлтийн компанид ажиллаж байгаа штэ. Загвар ажлынхаа заваар нь хаа нэг тамоогийг боддог. Дид төслийнхэн хэдийгээр эсрэг багийнхаа зам дээр явдаг шилээ. Замын судалгааг бол маш нарийн хийдэг. Энэ удаагийн уралдах зам нь замын хажуугийн ус зайлуулахын дэндүү гэмэргүн. Рёсук гэж гэсэн энэ ус зайлуулах шуудаг тулааныг шийдвэрлэх гол төлхөр болно гэж хэлсэн. Магадгүй ийшээ унахгүй боломжтой байгаараа л гэж хэлсэн байх л та. Эсрэг талд нь ч гэсэн моторондоо төрнийг хийгээд өндөр даралтын шавуурга нэмээд даралтын хэмжээг нь өндөр болгож илүү хурдан хариулт үзүүлэхийн тулд моторынхын жингэн хүртэл багасган 4 арааны спорт шахуурга хүртэл нэмсэн. Энэ бол өөрийн нутгийнхаа л уруу зам дээр дийлжихгүй болсон B6. Аавд нь бол хүүтэн төр дид төсөл гэдэг зүйл нь их санаар нөлөөлөд байгаа болохоор их л таатай байгаа. Бас тэр их ялалт нь удахгүй зогсох гэж байгаа ч гэсэн зөнгөөрөө мэдж байгаа. Өдрөө харж байгаагүй зөвхөн саятаас л харж байсан дид төслийн баг нь нэлээд альбны сүртэй ирж байгааг нь хараад за яг FT нь бол өксөрийг авч байгаа. Харин энэ хөгшин 86 нь уруудаа явах болов. Тэгэхээр манайх уруудаа ялах нь батал юм байна. Эхний уралдаан бол уруу замын уралдаан. Зэрэг уралдах биш ар араас хөөх байлаар уралдана. Эхэлж урдаа B6 явна. 7 оттой навч клубын итгэл найдвар гэдэг утгаараа бас дээрэс нь нэлээд удаа энэ зам дээр уралдсан болохоор бөөн тоглол. Тоглолсондоо болоо бүр гарын чичрээл өөрийгөө батлахын сацуу клубийнхаа нэр нүрийг бодож байгаа болохоор хамгийн гайхалтай уралдаанаа гаргахыг хүсэж байгаа. Нэгэнтэйгээ танилцсан моторын дуугаа ээжлэн дөрвөлүүлээд хөөх байдлаар уралдаа эхэллээ. Торог ихийн залуу бол уруу замд өглөөс ядгүй уралддаг болохоор энэ хавьд нэлээд хүндлэгдсэн нэг юм билээ. Тэмдэж гаднаас ирсэн нэг мөн хөгшин 86-д ялагдана гэж төсөөлөгчхөө. Ялны тэгтэн бүр бат итгэж байгаа. Уруу зам гэдэг бол хэмнэлэл адах юм бол аимшигтай болдог болохоор 50 л байх нь чухал. 86-г удах юм бол арай жижигхэн биетэй Roadster хөнгөн биеийн уруу замын хамгийн хүчтэй зэвсэг. Тэгээд жолоог өглөөс чаддгүйгээд байгаа энэ жолооч нь өндөр хурдтай эргэлтэн дээр бүхнийд ажилдаг таамаглахын аргагүй жолооч. Яг нь машиныхын хувьд бол хүч султааж гэлээ. Түүний техник нь энэ сул талыг нь давуу тал болгодог. Энгийн 86 биш гэдэг нь анхнаас л ойлгомжтой байсан ч гэсэн ийм бол түүнийг араас нь дагж байгаа анхных нь хүн болохоор нэлээд сандарсан ч гэлээ. Чинь хүртэл тах гэж бүхнээ л гаргасан байлгүй. Тэгвэл бүр чи зөөлгөдөг л дөө. Гээл галзуу юм шиг болонгууд руу ороод эхлэхэд Такомид ч тэр аюултай санагдаж эхэлсэн. Гэхдээ одоо л гүмөө мужи хамгийн хурдан уруу замын уралдаанд соёогоо харуулаагүй л байгаа. Ялагдах тургүйн залуу нь магадгүй тэр соёог нь хараад ямар нэг аюултай зүйл хийгээд эрсдэлд орж магадгүйгээд багийнхаа санаа зовоостой. FR төрлийн хөнгөн хүч муутай хөдөлгүүр дээр чадварлаг болонгууд руу ордог гэдгээрээ Такомийн хоёр адилхан. Араас нь дагж яваа Такоми урд хүнийхээ явуултыг нь мэдрэн ерөнхийдөө ямар хуу техникээр уралдаг гэдгийг нь ойлгосон үедээ шууд хаацаа нэмэн ханаас тон шүрхэх зайтай өнгөрж байгаа нь үнэхээр л галзуу хүмүүс. Одоо хэрвээ ялагдах юм бол дуртай уралдаанаас эсвэл хайртай найз хөнөөсөө сална. Тэгэхээр өөрийгөө тийм хүнд нөхцөлд оруулахгүй тул заавал хэлэх хэрэгтэй.
Хичээх тусмал дунд толинд нардан яваа 86 ойрцоор. Уг нь бол эдгийнхаа бүх болон тохойг мэддэг шүү дээ. Тимдэж хамгийн дээд турдаараа явж чадж байгаа байтал араас нь явж байгаа 86 чи ердөө ганцхан шүлэл энд бэлтгэл хийсэн шүү дээ. Ягаад араас нь салахгүй байгаа юм бол? Энтхийн хүмүүс чи ийм амир эргэлтүүдийг харж байгааг болохоор бүр эрүүр муулт. Энэ нутгийн хүн биш. Дээрэс нь ганцхан шүнд бэлтгэл хийчихэд ингэж явж байгаа нь дээд төслөгж ямархуу амжилттай зүйл байдаг вэ гэдгийг бүгдээд л харуулж байгаа мэт. Нөгөө амжилттай гүнзгий ус цайлуулах хоолой. Энэ зам дээр уралдаг бүхий л хүмүүс энэс айдаг. Өмнөшгөө ус цайлуулах хоолойг ашиглан ирэх нь ямар ч боломжгүй. Тэгэх гэж оролдох юм бол доод эдээ ингэ авах юмгүй болно. Такомич зөв цагаа хүлээн. Хэрхэн яаж төрүүлэх вэ гэдгээ бодцоо. Яг л бодсны дагуу хэмжээ алдахгүй явна гэж юу гэдгийг яруу тодор харуулсан зэрэгцээл ороод ирдэг. Уг нь бол эдгийнхэн тусаад 2 дугаар тойрог дээр араас нь энэ гайхалтай жолоодгыг хармар байгаа ч одоо энэ тожигдчих юм бол чадахгүй болохоор хагас урт байгаагаа ашиглан баруун дараа л урд нь гараад үлдсэн зайдаа бол ягач гүцэгдэхгүй гэдэгтээ итгэлтэй байсан ч. Ус цайлуулах шугамаас заавч байгаа дээр нь манай хүн чинь орох боломжгүйгээр зариул хамрааж ихэд ороод ирдэг. Юу болоод байгаа юм бэ? Энэ зам байхгүй шүү дээ. Тэр хааны яваад байгаа юм бэ? Яаж шигээ гарсан бэ гэхээр өндөр хурдаар явж явах үед хүндийн жин нарын дуган дээр ихэрдэг. Тэр физикийн хөлийг ашиглаад урд дугаагаа давалсан. Жингээ төгс хуваарлаа хаас торомсны балансыг хэрхэн яаж тохируулах вэ гэдгийг жинхэнэ төгсөшөө болоод төрүүлчихдэг. Энэ зүйлийг хэрхэн хийхийг Риосуке маш сайн зааж өгөөд үнийг нь гоц авьяасан гэмээр Такомича үйлдэл болгон гаргаж байгаа нь араас нь харахад хүртэл амир байсан ч гэсэн энэ мөн хөгшин 86 гэж ярьж байгаа бол би ч гэсэн хийж чадна. Гэтэл зөрөгтэйгээр орсон ч гэлээ яг яаж хийдгийг нь мэдэхгүй байсан болохоор дугуй нунаа доод идэ ингээд газар нь алдаа дугуйныхаа хэрэглээс болоод бүтэн эргэждэг. Азар гэмтэл бэртэл багтаад дууссан. Энэ мэдээ ч гэсэн дээшээгээ хурдан хурж эхний ялалт прожекттэй. Одоо өксөр замын уралдаан FTG эсрэг GTR. Энэ бүс нутгийнхаа хамгийн хурдан клубын ахлах нь байна да. Багийнхаа хүний хариуг авахаар бас дээрэс нь нэр төрөө хамгаалахаар бүхнийг гаргахаар шийдсэн байгаа нь мэдээж. Сая хожигдсон нөхөрч ирэнгүүтээ CR дээр гуцайлуулах шугам талыг л суулгажуулахгүй шүү. Гэдгийг л маш сайн захиа явуулдаг. Яг хөө мань хүч аавра гэдэг зүйлийг анх удаага ялгчаал мэдэрсэн байх. Godzilla урдаагаараа араас нь Kosuke-гийн FT дагах байдлаар уралдана. Ингээл байдаг залхуутай ажлын өглөө. Кенжи, "Үгүй манайхаа дахиад дид төслийн гайхалтай рекордыг үзүүлсэн байна" гэх мэдээг хүргээл бүгдээрээ баярлаа. Харин нөгөөтөл бол уралдгаа болох гэж байгаа гэдгийг найз өхөндөө хэлэхэд, "Юу ууралсан болохоор л тийг хэлсэн юм аа" гээл. Энэ хоёр чинь нэгнийхээ хоббиг дэмжиж нэгэндээ нэлээд л хайртай хоёр байгаа. Ууланд моторын дуу хангилуулан дахих Civic дээр дид төслийнхээ ирж байгаа бололтой. Ардаа байх мэрэгжлийн уралдаанчтай яриад Тойдо сургуулийн нэрийн өмнөөс тэдэнд ялагдлыг амсуулна. Гэтэл гудамжинд уралд сурах биш бүр сургуулийн дүүргэсэн хүмүүс Такоми өглөө дүүбүү хүрдэг ажлаа бэлтгэлийнхаа нэг хэсэг болгочихсон. Бас Акенагийн зам дээр явхаараа танихгүй зам биш болохоор машина илүү мэдрэн хаана юу болохгүй байна, юу болоод тань гэдгийг анхааралтайгаар ажиглаж чаддаг. Бунтаагч нутгийн зам гэдэг юу яраас илүү чухал гэдгийг анзаарч гэлсэн хүүгээ баг багаар том болж байгааг нь анзаарж байгаа. Такоми амралтынхаа өдрөөр нөгөө хэдтэйгээ буулахаар ирэхэд нөгөө хэдэн төслийг нь дэмжин магтаал. Комомочи хамгийн алдартай төсөл болохоор аргагүй. Уралдаан бүр нь маш ойрхон болоод их л дарамттай байгаа талаараа нөгөө хэдтэйгээ хуваалцахад нөгөө хэдэн жаргадан дараагийн өрсөлдөгч нь хэн болохыг асуухад Тойдо сургууль гэсэн баха гэхтэн захирланд бүр шок. Өмнө раллигийн мэрэгжлийн уралдаанч байж агаад уралдах сонирхолтой чадварлаг залуусыг зөвлүүлэн тусгай жолооны арга барилаа сургуулийг нээсэн юм билээ. Тойдо сургуулийг төгсөөд мэрэгжлийн уралдаан болсон хүмүүс ч олон байгаа. Тэгээд зөксгүй ихэнх хүмүүс нь хагас мэрэгжлийн уралдаанд ямар ч асуудалгүйгээр өрсөлдөх хүмүүс. Такоми ч дарамтаа багцуултаа багсах гээд найзуудтайгаа уулзахаар ирсэн ч гэлээ. Бүр л хямраагаа хайчих шиг боллоо. Маргааш нөгөө тусгай прожектын хүмүүст нэрнэгсэн мэдээллээр захирал нь өөрийнхөө тоногсон машиныг санал болгосон ч гэсэн уралдах залуу нь өөрийнхөө машинаар уралдахыг илүүдүүлж байдаг. Учир нь хэм бол энэ бэлтгэсэн машин бараг л төгс гэмээр раллид бэлтгэсэн машин. Тиймээс чадвараараа биш машинаараа л альчихсан юм шиг болохоор чадвараа үзүүлэх гээл тэр. Түүний EK9 нь уруу замдаа сургуультай битээхэл хэр баргийн мэрэгжлийн уралдаанчид гүйцэтгэхээргүй. Бас энэ хэд яг бодож байгаа зүйл нэг юм бол дид төсөл мэт нэг сүртэй биш. Учир нь хэм бол сургууль дээр нь заадаг зүйлс болон туршлагуудыг нь үзэх юм бол дид төслийнхэн бол доод төвчний сонирхогчд яг нэг удаа зугаатаа зиндааг нь мэдрүүлэх гэж байгаа. Яг тоохгүй өнгөрч болох байсан л та. Саналын зөвшөөрсөн шалтгаан нь бол чадахгүй байж л интернет дээр хідэн суугуудыг яасныгаа сүртэй болгож тавиад ахаар нь жормонд нь оруулмаар санагдсан байгаа нь. Такахаши Hirosukегийн энэ удаагийн хийх гэж байгаа төлөвлөгөөнийхөө нэг хэсэг нь вебсайтн дээр зориудаар Тойдо сургууль руу үдсэн байдалтайгаар дэндүү агрессив зүйлсүүдийг бичсэн. Ингэснээр тэдний уралдааныг үзэж ирэх хүмүүс нь тооч гисэн, үздэггүй байсан ч гэсэн үзий ядж байгаа хүмүүс нь ч гэсэн ирнэ. Ингэснээр чимээ шугаан ч гэсэн олон хүмүүс цугларна. Тэгж ажил өрсөлдөгчнөр нь мэдрэмжэндээ баригдаа. Тэрний хитрх юм бол магадгүй хямрах үз. Эсрэг уралдах гэж байгаа хүмүүс нь үнэхээр л мэрэгчлээ. Өрсөлдөх хүмүүс нь ирээд бэлтгэл хийгээрээгээд нэг өдөр замыг нь бүрэн суулгасан. Бас дээрэс нь энэ замын засвар нь бүрэн дуусаагүй болохоор энгийн машинууд ч явахгүй. Тэгэхээр бүхэлдээ сул гэсэн үг. Бичлэг дээр бол дэндүү гайхалтай зам харагдаж байсан ч гэлээ. Засвар нь бүрэн дуусаагүй гэдэг шинэ мэдээлэл. Гэхдээ өөртөө биеэрөө цуглуулсан мэдээлэл болон замынхын бичлэгийг 40 гаруйдаа давтан үзэж, булан бүрийн зээжсэн болохоор яваад үзэхэд ойлгомжтой болох биз. Зам нь хэдийгээр өргөн чилээ. Уралдаас үүдэлтэй сул чулуунууд ихтэй. Дэндүү өөрсдөө ихтэй замыг бүтнийг шин чөлөөлж инэхээр төсөөлөгөө дарамтыг Hirosukед хүртэл үуч чадж байгаа. Нэрэтийн Империорийн Суда Кожич гэсэн сургуулийн төгсөгч нарын нэг. Тэр бол энэ сургуулийн нэг онцгойрхоор сурч байгаагүй ч гэлээ. Чадвар нь ямар гэдгийг бид нар мэдж байгаа штэ. Дид төсөл уг нь дөнгөж эхэлж явахад ягаад тийм хүмүүсийг шууд тулаан дуучив. Уг нь бол хэсэг хүлээж байгаад илүү бэлгэлтэй байж байгаад явсан бол хамаагүй дээр байхгүй юу гэхэд энд ялагдахаар хэмжээний төсөл юм бол дараагийн удаа яаж ч үс ялахгүй гэсэн үг. Тойдо сургуулийн хэдэн хүмүүс
Энэ прожектыг гэдэг хүмүүс чинь бус хүмүүсээс жоох өөрлөө. Маш сайн бэлтгэлтэй бүгдөө тус бүрийн үүрэгтэй. Тэр сэлбэг нэмэлт тоногуд эдгэрцээс бүхэхтэй машинуудыг нь харсан уу? Бүрж болоогүй гол уралд хоёр машинууд нь тус тусдаа механикчтай байлээ штэ. Гэтэл бүгдөө хөөрчихсөн. Яаж чад олон шилдэг уралдаанчтай болохоор би ч гарыг гээл. Гэтэ төгссөн хүмүүс ихээсээ илүүтэйгээр одоо байгалийн бэлтгэлтэй бод үнэр нь илүү яваа штэ. Прожектив болон Тойдо сургуулийн уралдаан өнөөдөр болохоор хаасаагүй шууга. Бүр алс холын аймагуудаас хүртлийн тулгааныг үзэхээр зориод ирсэн. Оройч бол нар жаргаж явахад манай хідээс хинэд сандарсаасаа болоод лифтэнээр авч чадаагүй. Ядж яхад нөгөөд нь зам сулж өгч байна гэд нэг ч удаа яваагүй болохоор ямар хөө явдгийг нь мэдэхгүй. Тиймдээч бүр ч илүү төвшөртэй. Тэгээд бүр хамгийн муухай нь бэлтгэл хийж байгааг нь ирж хараагүй. Хальт угтсан болоод явцгаасан. Реценс байхаас л ингэж басуулж байгаагүй болохоор эднэрт бол хэцүү байгаач. Такуми байнга л юм сул талтай юм шиг басуулж ирсэн болохоор сэтгэл санаа нь бүр л уужуу. За тэр яахав дээ. Харин ч амар эцэд илүүдтэй бодоод байхгүй. Зүгээр л сайхан хөвгөлтий. Гэхэд тэр ч тийм шүү гэж амаараа хэлсэн ч гэлээ. Ийм хүнд нөхцөл хүртэл ийм тайван байна гэдэг ямар өндөр түвшний хүн бэ гэж бишрээд байдаг. Гэтэ яг үүндээ юу ч боддгүй хүн гэдгийг нь манай хэд бол мэдж байгаа сте те. Эсрэг талд нь уралдах гэж байгаа уруу замын уралдаанд залуу. Жаахан хөвчлөөд авъя гэсэн бодлонд бүр шалаар нэг болцсон. Яасан гэсэн чи хөгшин 86-г хараад за болиод өгөөчтэй. Ийм уралдаан хийх юм бол зүгээр сул дорой хүн дэрлэж байгаатай адилхан болчих штэ. Гэхдээ гисэн жилээ эхлээд биднийг тулаандууд жандуурсан суугаад штэ надад болчаа. Төвшинг нь мэдрүүлэх хэрэгтэй өстэй. Гэдэл сайхан сумлаа явуулцдаг. 86 хараад урам нугарсан байхад ядж яхад нь нэг бацаа уралдахаар буугаад ирэхэд нь дий төслөж худлаа өөрсдөө хөргсөн. Нэг л их худлаа сүр бараа болгоч нартай баяа айлын худгаар удвэ гэдгийг нь баримжаа авчиж байгаа. Уралдааныхаа нөхцөлийг санал тавихт нь хүртэл басаж л араас нь их байдлаар уралдахаар болоод араас нь явахар болдог. Уг нь бол шууд л урдаа явахыг сонгочихсон бол дуусахад амархан гэж бодож байсан ч гэсэн ягаад ч юм сая ярилцаж явахдаа Такумигээс нэг санаа өөрөө авраа ялгарч байгааг нь анзаараад жаахан анхаарлаа нэмж судлах зорилготойгоор араас нь явах гэж байгаа нь. Такумиг уралдахаас өмнө Росоко 20 зөвлөгөө өгдөг. Такуми ч гэсэн өрсөлдөх хүнийгээ энгийн нэгэн биш гэдгийг аль хэдийн анзаарчихсан. Энэ шин магадгүй прожектыг шалгалтын шин баг. Энд тэнцэг хэсгээс шалтгаалаад цаашдын их зүйл хамаарна. Шууд моторын нүргэнээр уралдаа эхэлж араа урдан солигдоо ирсэн хүмүүсийг гайхшруулаад эхний болонлоо ороход Такуми баг зэрэг алдаа гаргаж явахад арын машин бараг л ханнаасаа 1 см зайтай. Гэсэн чиглэл 86-гийн хөгш машинаас гарахааргүй хурд гарч байгаа нь их л ачаа. Уралдаа эхлэхээс өмнө Росоко Такуми зөвлөгөө өгсөндөө эхнийх нь эхний хэсэгтээ арын толондоо битээр яг л хэлснээр нь манай хүч арын төл гэж байхгүй юм шиг л такиж байхад арын хүн үнэхээр толгоо юм шиг тийг нь ойлгоо. Хэрвээ энэ залуу манаас сурах юм бол нэлээд өндөр түвшин тогтоолох нь те. Хин чин зам дээр нэг шөнө яваад ийм явж байгаагүй. Гих талаар бодоо аргаас олон тавьсаар энэ тхий хүмүүс нь ч тэр яг хөө иймэрхүү хэмжээний явдаг болохоор л аялж уралддаг байсан юм байна л да. Гэтэ энэ удаа Азан тутад манад ирчихжээ. Үгүй байсан бол хүүхдийнхээ уралдааныг хүмүүс гайхуулаад өшөөсөө явахаар л ижилтэй гэж яриастай. Арын машины хувьд бол дагж байгаа машины ерөөд нь ойлгочлоо гэж бодоод араас нь дарамт учруулах гэж хичнээн оролцсон ч гэлээ. Ардаа ямар ч машингүй мэт зөрөгтэйгээр хүссэн газараа торомслол харин ч эсрэгээр арын машинд дарамт учруулаад уруу замын хамгийн чухал зэвсэг бол торомс. Хаанаас эхлэн торомслох вэ гэдгээс илүүтэйгээр аль хүртэл торомслох вэ гэдэг л чухал. Тэглээгээ таач хамаагүй торомслоод гэж болохгүй. Энэ бол уруу зам дээр хамгийн их цаг алддаг зүйл болохоор яг л зөв таймингаа тохируулах хэрэгтэй. Урдан машинтай бол яг шулуун дээр нөхөж болох жилээ. Уруу зам дээр бүхэл болон дээр зөв торомлож чадсан машин ямар ч машинд гүйцэтгэх боломжгүй гэдгийг Toyota сурвалж хүртэл заадаг. Даки ихэхин залуу сургуультай битээгэл уралдсан бүхэл хөндөө уруу замд гүйцэтгэх боломжгүй ганцхан зэвсэгтэй. Тэр нь төрөлхийн гэмээр торомслох чадвар. Нэгсэндээ бол төрөлтөөл ABS-тэй төрсэн хүн гэсэн үг. Бас дээрэс нь Civic R бол FF төрөлтэй хамгийн урд нь. Өмнө нь FF төрлийн машин FR-аас ямар их давуу талтай болохыг нь хангалттай ярьсан шүү дээ. Урдуур нь гүйц төрөлтгөл хамраа өгсөж чаа. Уралдаж байгаа машин бүр хүнжинэд байхгүй. Яг л хинтэж уралдаагүй юм шиг үнэн дураараа. Хажуугаар нь машин шахах юм бол уг нь бол энгийн хүн айгаад баг зэрэг зай тавина да. Тим юм ерөөсөө байхгүй. Яасан гэсэн чи арын төлөндөө битээ хар өөрийнхөө хийх юм аа л хийгээд хэлүүлсэн шүү дээ. Одоо бол булангууд руу орохдоо шугамдсан юм шиг ямар ч алдаагүй. Яг л тооцоолсноороо замтайгаа илүү ойлголцоод байгаа юм шиг. Rosokогийн өгсөн нөгөө зөвлөгөө нь бол моторынхаа эргэлтийг удирдах. Одоогийн 86 бол 11,000 хүртэл явж чадна. Гэхдээ 2,000-ыг нэрөөсөө ашиглахгүйгээр 9,000 дээр л араас солиод байх хэрэгтэй. Экстер дайсандаа өөрийнхөө бүх үзрийг дийлэхгүйгээр тал хүртлэл дисэж чадах юм бол эцэст нь ашиглана. Гэхдээ гайхалтай биш нэг гэж юу? Бүхэл бүтэн 2,000-ын эргэлтийг асаад Toyota сургуулийн уруу замын шилдэгээс нь зугатаад уралдаж байна гэхээр Rosokогийн хүртэл Takumi хизээ ийм өндөр түвшинд очсон болохыг нь гайхаастай. Ер нь бол яаж ийм зүйл болоод байна гэхээр өндөр уртаа болонлоо орохоос өмнө инерц шилжүүлэх зорилготойгоор нэг торомц өгөөд шууд лавч үлдсэнийг нь бүтэн чадвараараа буюу тооцоолон эргэж байгаа. Дугуйныхаа зуралтыг хүртэл баримжаалдаг болсон гэхээр Takumi чинь нэлээд мундаг болж байгаа юм байна. Гүйцэх боломжтой болонгууд руу хамраа өгөөд арьсан ч гэсэн ядаргаатай өөрийг нь байхгүй мэтээр шууд дараад байгаа нь үнэхээр л хулдуулаад эхний дөрөгтөл ялчин гэсэн бодол нь одоо нэгд үгүй болж хоёр дахь тойрог эхлэхэд бэлэн боллоо. Хин ч хоёр дахь тойрог болно гэж бодоагүй. Гэсэн ч гэсэн яалтай. Эхний дөрөг дөрөг үүсч чадаагүй ч гэлээ. Араас нь явахдаа ямар хөвдөлтэй гэдгийг нь мэдчихсэн болохоор одоо бол хол хаяжтал болно. Араас таахта урд машиныхаа бараг л темпэнд нь орчихсон болохоор гүйцэхгүй бас дээрэс нь дээд гарах боломжгүй байсан. Одоо л урдаа орчихсон 86-гийн хурдыг ерөөд нь баримжаасан болохоор шууд хаях гэж оролцсон ч юу вэ? Эхний дөрвөөс хамаагүй хурдан явах юм. Бүр гүүбрэлэн дагаж байгаа чадвар нь бараг л өөрөөс нь илүү мэд. Одоо бол арын толинд нь харагдаад байгаа гэрлийн дарамтаас эхлээд энэ зам дээр өөрөө хизээч ингэж хурдан явж үзээгүй болохоор баг зэрэг сандраастай. Харин Takumi-гийн хувьд бол аригжил урдлынхаа машиныхаа темпээр л явж байгаа. Өрсөлдөгч нь үнэхээр л аимшигтай. Бүр өөрийнх нь яг бодсон газар нь торомслоо, зарим газар нь бүр хамаагүй илүү ашигтай газар торомслоо. Үнэхээр л өөр төвшний торомслох мэдрэмжтэй гэдгийг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Нэг бүтэн тойрог явчихсан бас одоо тал хүртлэн тасчих юм бол Takumi гэхдээ боломж гарч эхэлнэ
нөлөөлнө. Яг вэ гэх юм бол FR төрлийн машиных нь хөдөлгөх нь арын дугуйн ажил, харин FF төрлийн машинд бол тэр цэм урдлын дугуйн дээр хамгийн их хичээл өгдөг уран замын уралдаанд бол дугуйн хордон илэгдэнэ. Яг л бодсныхан дагуу урдлынхын дугуйныхын зурах чадвар нь багсан. Бааз зэргийн гулгалттай болон луу орсоор тэргийн ч гэсэн Такуми анзаарсан болохоор бүр ч илүү анхаарлаа хандуулаастай. Урдлын машины хувьд бол эхний дөрөгтөл ялчна гэж бат итгэлтэй байсан болохоор эхнийхээ төрөг дээр урд дугуйн дээр хитрхи хичээл өгчихсөн. Рёсугигийн анхны төлөвлөгөө ч гэсэн юм байсан. Олон хүмүүсийг зөвлүүлээд уралдаанчийг нь тогтлуулах. Мөн ямар ч дарамтанд ордгүй хүн мэтэр мэдрүүлэн шарыг нь хөдлөх. Бас дээрэс нь хурдын зөрүүтээр багасгасан шүү дээ. Энэ бүхнээ гаргаад урдталтанд арай гэж яваад байгаа юм шиг харагдуулж байгаа байхгүй юу? Тэгэхээр чи ийм удаан машиныг гүйцэхийн тулд бүхнээ гаргахыг тийм мэдж байгаа болохоор л тэгж байгаа. Бүр яг л бодсны дагуу энэ хүртэл явсан. Одоо бол үлдсэн нь цэвэр Такумигийн хийх ажил. Тэгэхээр одоо ямар үг давтлах хэрэгтэй вэ гэхээр ямар ч уулын замаар явсан араа зөрөгцөх гэж байдаг. Жишээлх юм бол булан руу орохдоо хурдаа нэмэхийн тулд аргаа дээшлүүлэх үү үгүй юу гэдэг газар байдаг. Амрахнаар бол улаан дээр хинэгч ирчих юм бол аргаа дээшлүүлсэн ч гэлээ нээхийг хурд авах боломжгүй. Тийм үед бол юу ч хийх арга байхгүй. Тэгэхээр яг адилхан нөхцөл байдалд орчих юм бол 86-гийн моторын эргэлт нь EK9-ийн моторын эргэлтээс нь өндөр. Тиймээс зөвхөн энэ моторын л хийж чадах зүйл нь. Одоо л яг энэ 86 мангас шиг мотортой вэ гэдгийг харуулсан булан руу орох үе. Такумиг аргаа сулж байхад нисрэг талын машин хоосоо хаазаа гიშгэхээс өөр хийж чадах зүйлгүй. Ингээд л урд нь гарчлаа. Хинийч төсөөлөөгүй үрдэн зөвхөн энэ ууландаа битгий хэл хаан ч удаа хамгийн хурдан уруу замын уралдаан шиг боддог байсан ч гэсэн өөрийнхөө байгаа цэгийг мэдэрч байгаа мэт. Такуми ч гэсэн энэ удаа өөрийнхөө мэдлэгийг үнэхээр сайжирсан байгаадаа бахархаастай. Одоо өксөр замын уралдаан бүхнээс үрдээдсэн тулаанд ялд байгаасан болохоор хин хөнгүүл бөөм баяр. Бүр ч болоогүй туудаа сургуулийн замыг өксөр болон уруугийн цагтаа уралдаа дэд амжилтыг нь тогтоочихсон. Бас эцэггүй чи машиндаа турбаа тавьчихсан. Ахны хүртэл вау. Эцэст нь манай эцэггүйгийн нэлцгаа биетэн эмгөө масны хурдтай болцсон юм уу да гэж шоолоо. Ялагдсан хоёр дээр чинь дээд төсөлтийнх нь мэрэгчлийн уралдаан жахан ирээд ярилцдаг. Тэгэж болоогүй захиралтайгаа ярилцаад мөн дээрэс нь өөрийнхөө асуудлыг хүртэл ярилцдаг. Тэр хэдийгээр маш сайн уралдаанч гэдгийг ч нэг уралдааных уу ерхэд их сандарснасаа болоо болчмгүй алдаа гаргаж багийн дотроо хагаралтсан. Тэрнээс гадна спонсорч олдохгүй хэцүү байгаа. Захирал нь байнга л түүнийг мэрэгчлийн уралдаанч болчих юм бол гудамжны уралдаан мэтийг сонирхоод хэрэггүй гэж хэлдэг байсан ч гэсэн чи нэг зүйлийг анзаархаа байжээ. Тэсэгтээ гудамжны уралдаан хийгээд үз. Тэгвэл хариултыг олно. Бунтах машин авч үзээд Танабагийн механикт нар чинь нэлээд чадварлаг юм аа. Гэхдээ төсөлтөгчнөр улам л хэцүү болоод байна. Бас дээрэс нь энэ хожигдохгүй байгаа нь өмнөхшгөө ерөөсөө биш байна. Өмнө хэрвээ би хожигдох юм бол тэр надаа ямар ч хамаагүй байдаг байсан ч гэсэн одоо хизээ ялагдах бол гэж яагаад байна? Гээл автагаа ярилцаж явахт наав нь ялагдах зүгээр штэ. Нэг ялагдаад үзэхгүй юу? Тэгвэл ямар тэнэг зүйл санаа зовдөг байснаа ойлгоно уу чи? Хүн ер нь чадхаас илүү чадахгүй штэ. Тэрнтэй адилхан машин ч гэсэн хязгаараас илүү хурдалж чадахгүй. Өгний энэ хоёр ч машинаа дундаа хэрэглэнэ гэж ярьжсэн ч гэсэн одоо бараг л Такуми байнга л ундаг болчихсон. Ахад бол янзлаад ухад хөнгөөд үеж яхан зугаатай байдаг байсан ч гэсэн одоо нөгөө механикчдийнх нь ачаарч хүү, лайгаарч хүү машинтайгаа зурлаад авах ямар шаардлагагүй болцсон. Тийм болохоор аав шинэ машин аавна гэж яддаг. Авах байгаа машин одоохондоо тодорхой болоогүй ч гэсэн өөрийгөө хөгшин болцсон болохоор унахад амархан машин аавна л гэж хэлсэн. Магадгүй гэр бүлийн суудлын автомашин л авах л та. Тойота сургуулиас дахиад нэг уралдах хурлага ирчихсэн. Тэрнээс нь болоод Кочор Өрөөсөкө залгаад зөвлөлтөхөд над уралдах гэдэг хүн чинь Тойота сургуулийн төгсөгч нарын нэг. Бүр төгсөгчнөр дундаа хүртэл алдартай нэлээд сайн төгсөгч. Та нар хэдийгээр мундаг байсан ч гэсэн яагаад ч ялгааргүй тийм л хүн. Ерхэд нь бол уралдах саналыг нь битгий хүлээж аваарай л гэж зөвлөж байгаа. Нөгөө мэрэгжлийн уралдаанд чинь захирлынхаа бараг л төгс болгочихсон машиныг унж уралдах гэж байгаа. Түүний явж байгааг нь харахад л бараг л бүх биеийн шар ус басмоор. Захирал нь эндээс нэг зүйлийг ойлгоно гэж хэлсэн болохоор дид төслийнхнийг анхлан суралцагч нар, сонирхогч нар гэж ерөөс огт бодохгүй байгаа. Юу ч болж исэн бүхнээ л дачлана. Бараг л төгсгэмээр машиныг нь өөрийнхөө чадвартаа тохируулан арталтаа баг зэрэг хайдаг болохоор тохируулаад өгөөч гэж гуйдаг. 86 ч гэсэн илүү хөнгөн болгох зорилготойгоор хамрыг нь хүртэл өөрчлөөл. Энэ удаагийн уралдах зам бол өксөр болон уруу нь холилдсон зам. Тэгэхээр хоёр уралдаан чинь нэг нь л явна гэсэн үг. Такуми Кёсоко хоёр зам дээрээ яваад үр дүнгээс нь хамааруулаад хэнийг нь явахыг шийднэ. Уралдах хүн нь Тойота сургуулийн шилдэг төгсөгч бүрч болоогүй эд мэрэгжлийн уралдаан дээрээ уралдаж байгаа. Уралдаанч гэдгийг нь хэлэхэд бүгд шок. Ах トゥ угийн хуваар илүү давуу талтай гэж бодоо шууд л би уралдаа ихэд давтаж хэлэхгүй. Та хоёрын үзүүлэлтээр л шийднэ гэл их л хатуу шийдсэн байгаа бололтой. Нөгөө талд байгаа нөхрийн чаар мэрэгжлийн ёс зүйтэй хичээгээд байна гэсэн чи зүгээр л захирлынхаа үгэнд ороод уралдах гэж байгаа. Магадгүй түүнийг стресстэй байна гэж бодсон болохоор л энийг хэлэх гэж байгаа гэж бодож байгаа. Тиймдээч энэ хэдтэй мэрэгжлийн уралдаанч болон гудамжны уралдаанч нарын хооронд ямар том зай байдгийг харж ав гэж томрол. Уралдах зам нь хэдийгээр туудагийн зам биш адилхан л мэдгүй зам ч гэлээ эсрэг талд нь мэрэгжлийн уралдаанч байгаа болохоор маш сайн судалсан байгаа нь мэдээж. Рёсоко хэдэн өдөр ямар тактикаар уралдахаа бодон өрнөөргөө явсан болохоор унтаж амар нь босно бэлтгэлээ хийсээр энэ зам бол дангаан зөвсгөр уруугаар зогсохгүй болон бүрэн өргөн нарийн болохоор нэг хэмнэлээр явах боломжгүй төвөгтэй. Манай хоёр ч айл нь өөрсдийнхөө чадварыг мэрэгжлийн хүнийхээс хэрэг зөрүүтэй байгааг нь шалгах боломжийг харж байгаа болохоор хоорондоо хөөрхөн өрсөлдөөстэй. Багийнхных нь хувьд бол 86-ыг юу гаргаж чадахыг нь мэддэг ч илээ. Энэ зам дээр өсвөр хэсэг байгаа гэдэг утгаараа 86-ыг сонгохгүй байх гэж тамаглаж байгаа. Гэтэ эцсийн шийдвэрийг бол Рёсоко л гаргана штэ. Бүтэн өдөр өнгөрч Тойота сургуулийн энэ удаа нэлээд ач холбогдол өгж ирсэн байгаа харагдана. Өнөөдрийн уралдах хүн бол мэдгүй байсан ч харахад л хэлт. Өнгөрсөн шөнийн бүхэл үзүүлэлтүүдийг дүгнээд Рёсокогийн гаргасан шийдвэр бол өнөөдөр 86 оролдоно. Энийг нь сонсоод бүгдээрээ шок. Уг нь бол бэлтгэл дээр яа харахгүй л Кёсоко илүү байсан байтал. Үнэгэж гисэн мэдчихсэн болохоор хүлэн зөвшөөрөхгүй байсан ч гэсэн дараа тайлбарлыг шууд Такумиг машиндаа суулгаад нуглаа бүрийг нухцтайгаар тайлбарлаж ойлгуулдаг. Эсэрбагийнх нь уралдаан чинь биелийн мэрэгжлийн хүн гэсэн шиг хийж бүр уцтайгаа. Энэ хэд ч гэсэн өрсөлдөх машин нефтий гэж бодож байгаа болохоор шулуун турдаараа бол ялгадах нь мэдээж. Тиймээс булангууд дээр л ажиллаад өгөх хэрэгтэй гэж төлөвлөгөө ярилцаал.
Уралдаан эхлэхэд бүх хил зүйл бэлэн болж өргөн замтай болохоор зэрэгцээ уралдах хүсэлтийг гарган 86 уралдааны шугам дээр зогсоход нэг л тийм тормжлол шиг багшийн хувьд бол үнэхээр л дэвслийн ахлахын уруу ухааны гайхаастай. FT дээр тулгуурлан машиндаа тохиргоо хийсэ гэдгийг нь угаасаа л мэдчихсэн мэтлнүүд л. Яндагийн дөрвөлэг чимээгээр 86 төрүүлэн барианасаа гарсан. Эхний болонлоо хэн дөрвж орох вэ гэдэг маш чухал. Эдгээр 86 урдаа гарч ямархуу хурдаа авдаг вэ гэдгийг харуулсан ч гэсэн арын машиныхан жолооч нь яг урдаа гарах тэмүүлэлтэй байсан үү гэдэг л маш сонио. Энэ зүйлс хүмүүсийн хувьд бол 86 уралдаж байгаа нь их л гачиргалтай. Бүхэл хүмүүсийн тамга нь FT байсан болохоор аргачгүй үз. Мэргэжлийн хүмүүс гэдэг нь шал өөр төвшөнд машиныг мэдэрдэг хүмүүс. Тэг зөксөлтөө цэгдэд булан хүртлэх хурд авалт. Бас дээрээс нь булангийн яг хаана торомсолж гин хаана торомслохоо болж гин гэж байгаагаас нь эхлээд энийхээ 100 м-тэл бараг л өрсөлдөж байгаа даралчна. Бүр ч болоог араас нь явж байхдаа араага ямар үз сольж байгаагаас нь моторын эргэлтийг нь бараг заалчих боломжтой. Тэгэхээр өмнөх шиг алдаа гарах ямар ч боломжгүй гэсэн үг. Бүх мэдээллийг хэрвээ бүрэн цуглуулчих юм бол документ ялах ямар ч боломж байхгүй. Нэгсэн доол ялах ямар ч боломжгүй тулаан руу явуулчихсан мэт л. Гэхдээ дий төсөлд бол ялагдах бодол байхгүй шүү дээ. Документ өгдөг өвөрмж чадвартал найдаа түүнийг сонгосон. Замын шугамуудаар хальт гэрэл зохихуурдаар өнгөрж байгаа хоёр машин. Эхний хэсгийн зам нь нарийнхан шулуу ихтэй чиглээ. Зам нь явах тусмаа өргөсдөг болохоор арын машин хааж гүцэх боломжтой. Өрсөлдөж байгаа замынхан засварынхан ажил нь жоохон муу явагдсан тул зам нь их л дохол ихтэй. Тэгэхээр машины амортизатор дээрх ачаалал нь улам нэмэгдэнэ. Арын машины жолоочийн хувьд бол энэ уралдаанаас юу ойлгох гээд байгааг нь нэг сайн ойлгохгүй байгаа ч гэсэн одоо явж байгаа өргөн хэсгийн дуусна давчуу хэсэг эхлэх үед урд талд нь явж байгаа өвгөн хэсэг нь удахгүй нугдаагаад өхийг л зөнгөөрөө мэдж байгаа. Тойргийн уралдаанд хугацаагаа яаж багасгах вэ гэдгийг байнгын боддог мэргэжлийн уралдаанчийн хажууд байнгын бэлтгэл хийдэг байх нь ямар ч хамаагүй. Уулын замын уралдаанч бол гүйцэн гэж юусоо байхгүй. Ийм л бодолтой захирлынхын хувьд бол ямар ч хичээл зүтгэлийг давах авьяас гэж байхгүй. Гэтэ эсрэг талд нь бол төрөлхийн гэмээр Такумигийн авьяас байгаа. Энэ уулын замын дөрөв дараалсан мөрөө бүхэл зүйл нь ойлгомжтой болсон болохоор хоёр дахь болон дээр л хамраа өгш шагаал урд нь арчдаг. Уг нь бол ийм их дайрна гэж удаагүй. Акинагийн 86-ыг мэддэг хүмүүсийн хувьд ч гэсэн тийм амархан гүйцэгдэнэ гэж удаагүй. Түүний ашигласан арга нь алга болдог шугам. Урд байгаа машиныхаа харагдах өнцгөөс нь алга болж дайруулдаг тойрог замын уралдааны хамгийн үр дүнтэй гүйцэх арга. Инженеэр бол арын төлөнд нь харагдахгүй өнцгт нь орж урд дахь машиндаа чадах шинэгрээ ойртой түүний шугамлуу дайруулаа орох. Энэ замын дөрөв дараалсан мөрөөний өргөн байдаг болохоор дайрж болох боломжууд нь их байгаа. Тэм ч утгаараа тойрог замтай адилхан болохоор мэргэжлийн уралдаанч хүнд бол дэндүү даваа талтай. Нэгэн тал урд нь гарсан болохоор арын машин нэг сонирн биш. Хэрвээ чадлын хүрэх юм бол яндагийн утга хүрэхээр зайд явна үз. Одоо бол энэ зам дээр хэнийг ч тогтоох боломжгүй дэд амжилтыг үзүүлээ. Тэр нийтийн вебсайтыг нь олны дог болгох. Гүр даваа төгсөр зам эхэллээ. Нилээ ол тасарсан байх хэвээр 86-гийн гэрэл өвдөө болон тусаад энэ ч одоо юу болоод байна? Урууд анзаараагүй юм шүү дээ. Өксөртийн 86-гийн арааны тохируулга нь хамаагүй илүү юм. Нэргэлээр Такуми хоцорсон ч гэлээ. Нэг их хол тасраагүй. Гэсэн ч гэсэн яаж ч чигээд урд нь гарах боломжгүй. Өмнөх хөлтүүдийн туршлагууд нь ч гэсэн нэг их хэрэг болж байгаа юм байхгүй. Толгоонд нь орж ирсэн ганцхан бодол нь би ч гэсэн саяны над дээр хийсэн зүйлийг хийж чадах болов. Нэг иймэрхүү хийгээд байсан да. Гэтэл яг зүг биш ч гэлээ. Өөрийнхөө шууд болонлоо орох үедээ гэрлээ унтраагаад харагдах орчноос нь алга болчдөг. Уртлын машиныхын хувьд бол ягаад ч юм саяхан гүбрэрлэн дагаж явсан машин алга болчихоор их л хачин санагдсан шүү дээ. Ялчгүй мэрэгжлийн хүн өөрийнх нь машины моторын дуунаас гадна өөр нэг моторын чимээ сонсогдоод байгаа. Нилийн өндөр хаасны чимээ орж ирэх үед л хажууд нь явж байгаа 86-г олж хардаг. Гинтгэл гэрэл гэлбаа дотор шугамаар нь гүзээд ороод ирлээ. Техникийн хувьд буруу шгэлээ. Өөрийнхөө төсөөлөөр хийсэн. Энэ л үгүй яриад байсан авьяас ч юм байгаа. Нөгөөх хөрчин бол захирлынхаа юу хэлэх гээдсэнийг нь одоолоо ойлгож эхэлж байгаа. Гэтэ тулаан тус хулаагүй дөнгөчл талдаа орж байна. Урдж явахдаа гүзэгдсэн 86-ч өксөж явахдаа урд нь явж байгаа их л ачиргалтай. Яаж урд нь гарсан юм бол? Мэргэжлийн уралдаанч гэдэг чинь цэвэрхэн уралдана гэсэн үг бол биш. Бохир тоглож ижил урд хүний нийцэлнэ. Энэ үйлдэлчин гудамжинд бол бохир зүйлчлээ. Мэргэжлийн уралдааны үед бол байдаг л энгийн зүйл. Арт талд нь ослол гаргахааргүй хэмжээний баг зэрэг мөргөж, дотор шугамаас нь гадагш гулгуулан, дотор нь дайруулан урдуур нь гарчдаг. Барийн шугам нэлээ ойртоод ирлээ. Дахиад нэг үзүүлэхэд нэг үрхэндээ юу гэж хоёр унах уу? Моторынхон дугаар нь хаана байгааг нь баримжаалаад. Гэтэ бүр аимшигтэй ганцхан болон дээр биш. Та саранхуу уулын зам дээр гэрлээ унтраагаастай яваад байгаа нь бүр үнэхээр л байж авламгүй. Такумич арын гэрлийг нь харж болохгүй. Урт талынхын гэрлэлт нөөж байгаа зүйлийг л харах хэрэгтэй гэж өөртөө шимсээр. Та саранхуу зам дээр ийм удаан тааж байгаа л өөрөө гайхамшиг. Рёсукэж Такумиг асуудалд оруулж болон шахах үед тэрэндээ дасан зохион өөрчлөгддөг гэдгийг мэддэг болохоор энэ багтаа авсан. Гэтэ одоо бол бариа ойртой ялалт нэг талдаа нэгэн тал гарчих шиг боллоо. Такумич гэсэн хийх гэж байсан зүйлийг хийж чадалгүй нэлээ хол явчихсан. Хожигдох нь ойлгомжтой болчлоо гэж бодох тань зэрэгцэн. Аз уу зүү мэдэхгүй. Амтын урдуур нь үсрэх шиг болоод торон сальтаар нь дотор талаа өх үед нь моторынхоо илүүгээр зодон зэрэгцээд ирэх үедээ одоо тэгээ яасан гэж байгаа юм шиг л гэрлээ асаагаад барины зурагт зэрэг шахуул орж ирдэг. Такуми уралцаж тусаад яга сүлийн болон дээр шугамаас өснөгийг нь асуухад нэг сүртэй зүйл биш ээ. Нэг юм өсрөх шиг болохоор рефлексээр жоохон дарчихсан юм. Тэгээ яах вэ? Жоохон азгүй л өдрөөлөө. Тэг чиний ялалт бол үнэхээр л бахархалтай ялалт байсан шүү залуу хүмүүс. Гээд л явдаг. Захирал дээр очиж юу ойлгох гээд байсныг нь ойлгосон болохоор үнэхээр их талархдаг. Зовсон үед тусаад авах халуунтанд гэр бүл найзууд байгаа. Тэгээ тэднэрээрээ тусуулсан бол тэднийхээ төлөө тэмцэх зорилготой болох хэрэгтэй. Өнгөрсөн жилээ одоо ч гэсэн биенийхэн шар усанд босгосон тэр уралдаанд бодогдоостой. Хэдийгээр ялсан ч магадгүй Рёсуку өөрөө уралсан бол илүү амархан ялах байсан юм шиг.
Иймэрхүү зүйлүүдийг бодохоор энэ багт хэрэгцээгүй нэг шиг санагдан илүү их сайжрах хэрэгтэй мэн гэж бодож байхад нь араас нь маш хурдан машины хурц гэрэл. Өөрөө ирэхгүй хурдан нэмээ уралдаж Акинагийн ууландаа бол хаана болохоор урдаа ямар ч машин оруулахгүй гэдгээ бат мэдж байгаа штэ. Бүхэл урдаараа явах чаа араас нь басж байгаа юм шиг маш урдаа араас нь тулаад үнэхээр л айдас үз. Одоо хүртэл Акинад оролцсон бүхэл хүнээс хамгийн шилдэг нь тэр. Ямар ч арга ашиглаж салждахгүйсэн болохоор өөрийн нөөц үзэрэг дэлгэх усны шүүдэг ашиглахад артлын машин бүр яг адилхан. Бүр холбоо чирж байгаа мó гэлтэл дугуй мөрөгийн дагаастай. Ийм харж хоол тасрах юмч боломжгүй шүү дээ. Акинагийн болон 79-аар анхудагаал ингээ гүйцэгдчихлээ. Дид төсөлд орсноос хойш ийм зүйл болоогүй. Араас нь дах гэж хичээсэн ч гэсэн моторын хүчинд бүр алдаатай. Дэмэл гайхаас өөр зүйлийг хийж чадахгүй бүр шок. Ёстол нөгөө өмнө өөрийнх нь хин нэгэнд хийж байсан шиг Акинагийн сүнс машин гэдэг нь байх. Нөөд дээр очиод Ицукиг хайсан ч гэсэн байдгүй. Мэдээж манай гид чин Такумиг мэрэгжлийн уралдаанчиг ялсан гэдэг утгаар нь бүр бахархаал. Яа чи бүр дийлчих юм шүү дээ гэж ярьж хахад төрсэн газар болох Акинагийнхаа уруу зам дээр ялагдсан хүн чаа. Өөртөө итгэл сүрсүүлдгээд бүх зүйл нь орхио отчихсан байгаа юм чаа. Тэр гүнгийг нь үргээс нь үгэлтэл сигналын дуу хангин 85 дахь турба тавьчихсан Ицукиг хүрээд ирдэг. Машина Тесла үзэж явахад нь эсгэрж ирээл хурд авж байгаа нь үнэхээр л хөөрхөө. Энэ хоёр ч өксөр зам дээр хөөрхөн уралдаж байхад хажуугаар нь зогсож байгаа машинуудыг л гүйцэд төрүүлж байгаа юм шиг нэг машин. Арай өглөөний машин гэж бодсон ч гэлээ өөрөө S15. Энэ Silva ч 250 морины хүчтэй болохоор аргачгүй үзэн гэж явах нь. Ахын зүгээр шижихгүй. 2 S төлөв уралдаж яхад хажуугаар дуулаа өнгөрчлөө штэ. Гээл өөрсдөө шолоол. Ицукигийн машин өмнө 80 морины хүчтэй байсан бол одоо 150 морины хүчтэй болсон. Тиймдээч бөөн баяр. Сая ялагдсан хэсэг нэг сонирн биш. Өөртөө байгаа зүйлтэй талархаж байгаа нэх хөрхөө. Ямар санагдсныг нь Такумигаас асуухад яг нь нэлээд хүч нэмэгдсэн ч гэлээ доод бие нь нэлээд хөшөн болчихсон юм шиг байна. Тэрнээс үүдэлтэйгээр амортизатор нь сайн хөдөлгөхгүй байна. Хэрвээ машина үүнээс илүү хурдан болохыг хүсэх юм бол бүлүүрээ илүү сайжруулахгүй бол болон дээр хурд авахт нь нэлээд л удах байх. Тэгэхээр доод идэнг чин гидл яриагаа үргэлжлүүлэхэд бүгдээрээ шок. Ганцхан зуны дотор машиных нь мэдлэг нь ийм өндөр болсон байгаа нь гайхалтай. Тэг яг зарим зүйл нь бүдүүн бараг байгааг нь анзаарсан олон жил засвар хийсэн ахаа нь хүртэл магтаж байгаа. Ярилцаа зогсож явахад нь дахиад нөгөө нөхөрч. Токиогоос ирсэн нөхөрч энэ хавийг л эзлэх гээд байгаа юм бах уу. Сүгсэн байгаа хамрыг нь харснаа. Ямар хөгшин яаси ийси. Бараг л тесрэх бөмбөг юм биш үү? Энтергийн шоолол. Ах нь бол нэлээд төвчээртэй. За залуусаа та нарын үйлдэл чинь бол үнэхээр л бүдүүлэг байна. Бидний ямар машинтай байх нь та нарт ямар ч хамаагүй штэ. Зүгээр л хинжээс явчихсан юу. Гэл хөнгөн хилээд явуулсан ч гэлээ. Сайхан гарууд нь зүгээр явах шинжгүй. Уралдах гээд ах шиг байхаар нь нөгөө гурван нөхөрч яах вэ? Энэ хөдөө өнгөрөө нүхтэд ямыг таглаад өгөлдөө. Гээд л Такумигаас гуйсан ч гэлээ. Уралдах ямар ч хүсэлгүй байгаа штэ. Энэ муу хитэн усаар арчиж чадахгүй хөдөөний юмнуудад хичээл заахаас энтергээл яриа сууж яхад нь хажуугаар нь ахыхын Silva S13 шугнаал өнгөрдөг. Уралдаагүй утсан болохоор цусны хөрөөл. Одоо бол уруу зам дээр уралдаж байгаа болохоор хүчээр зутхаас илүүтэйгээр чадвар шаарддаг. Ах нар нь ч гэсэн Такумид ганц найдахгүйгээд өөрсдөө ч гэсэн нэлээд хичээсэн. Тэмдэж амархан гүйцэгдэхгүй. Такуми харин зүгээр л уралдахгүйгээр араас нь дагаа явж байгаад дааж явахад нь ой Такуми энэ миний машин гэж хөдөлдөг штэ. Энэ юу болоод байна? Гэтэл манай эцэг ч ойлгох нь олгүй. Нэг л мэдсэж айлэр сүтэлсэн нөгөө хэдийн араас шил дараал ороод ирдэг. За тэр 85 нь хурдан болсон интерч яах вэ? Такуми урд нь явж байгаа хоёр машиныг араас нь хараад ямар техникээр яваад юу н буруу байгааг нь хэлээл. Ицуки чи яг Такуми юм уу гэж хэлэхдээ зэрэгцэн. За одоо яг ингэж гүйцэд төрүүлэх гээд байна. Гээд лүүллийг нь урьдчилан хэлэхэд яг л хэлсэн арга барилаар нь явж байгаа нь их л ачирхалтай. Нэ нөхөрч өөртөө амар ихтгэлтэй болсон явж ахт нь нөгөө S13 шин дахиад ард нь гинтэл тулаад ирдэг. Бүр аимшигтай яг л тэнэггүй шиг ард нь алдаадах юм. Намайг хэзээ торомжлохыг мэдгүй сте. Энэ мангарч осол гаргалаа штэ гэж яга сандарч явж байхдаа өөрийнхөө хийж ядах хамгийн төгс эргэлтийг хийх гээл. Хурдаа үйл ялэг хасцаа чи нөгөөх нь хажуугаар нь хурдаа шассан юм байхгүй галзуу улгаан шиг л эргэлдээд нэг л мэдгэд тоосонд нь хаягдчихдаг. Иймэрхүү нөхдөөч гэсэн бусдын газар нуртаг дээр очиж дэрлэх маягтайгаар явдаг. Кёкогээд машинаас үрзүүлэхийг бараг л боддог охоо. Найстайгаа залуусан талаар яриа сууж байгаа. Түн зүгээр л сэлгүүцний хөртөө ирэхэд ах сонирхол өрөөсөө байхгүй. Том болоогүй бацаа сонирхож яснаас уралдаа явж явах нь хамаагүй хөвгөлтэй байгаа. Манай хичэн дараагийн уралдах замынхаа бичлэгийг хийх гэж байхдаа нөгөө харын FT-тэй таардаг. Яг түрүүхөө олсон зүйлийг л хагаад байгаа бололтой. Кёсокучуд очингуудаа уцыг ч болоод нарын дэлгүүрт үлдээсэн шүү. Гэт хилцээсэн шууд л бунд. Дараагийнх нь хүмүүс нь дид төслийг ирж байгаа сургаар жаахан айцтай. Тэдэн дунд нэг дурлцсан охин. Хин гэдгийг ч мэдэхгүй ядаж дугарын чаваг болохоор бүр тэрэндээ шалаад көлийчихсэн. Өксөр замыг түн даатгаад өрсөлдөгчийн талаар мэдээлэл хэлгэсэн ч өө их зүйл мэдчих юм бол хөвгтөө болчихно. Зүгээр л өөрөөхөө явчих гэл өөртөө нилээ ихтэй. Гэсэн ч бэлтгэлээ хийх гээд яаж ч үзсэн ч гэсэн төвлөрчихгүй нөгөө л хүнээ бодаастай. Дид төслийнхэн ч өмнөх өдрөө бэлтгэл уралдаан хийхээр сүр бараатай ирэхэд толгойж яваа машин нь нөгөө өдрийн бодол шөнийн зүуд болоодсэн хүн нь бүр ч болоогүй маргааш нь өөртөө нуралдах нэг. Урдын адил бэлтгэлээ 80%-аас илүүтэйгээр хурд гаргалгүй хийхийг сануулan дээрэс нь нэмээд өмнө нөөсөн бүхэл тактикуудын зам дээр нөлөөлөхгүй шүү гэж хэлдэг. Бичлэгнээс үзсэн зам нь явхад хамаагүй хэцүү зам. Зам нь овон тов ихтэй хагархаатай бол бүр ярих юм биш. Яг урд авах гэхээр л арын бүхэн цохиод эсвэл урд гүпрэн тулаал үнэхээр л лайтай. Хичнээн өндөрлсөн ч гэлээ нэг их ялгаа гарахгүй. Харин ч эсэргээрээ удирдахад хэцүү болол. Өглөө нь нөгөө найзтайгаа ярилцаад зүгээр л зутмаа санагдаад байгаагаа хэлэхэд нөгөөх нь чи магадгүй тэрэнд хэр сайн уралдаанч вэ гэдгийг харуулчих юм бол чамд магадгүй боломж байгаа юм биш үү дээ гэдэл сумалцдаг. Юугүй л өд өнгөрч орой болоход эсрэг уралдах хэдэн төлөвлөгөөгөө ярьж хэлдэг. Ахалж яваа хүн нэлээд л туршлага өндөртэй. Тэмдээ чөнжөө ажиглаад уруу замынх нь 86 нь бол явж гудамжны уралдаанч биш байлээ.
Тийм болохоор бид нэр тэрнтэй дүүцгээс уралдаан ч байхгүй. Тэгэхээр би өөрөө явчих дөө. Нэг хийх юм бити хүлээгээрээ мэрэгжлийн хүний эсрэг зүгээр л өөрийгөө соройдох юм. Харин бүхий л зүйл өксөр дээр дэнчин тавигдахад байна. Гэтэл амар төлөвлөгөө ярьж авах чаа. Нөгөөх нь бол ялхал юм бол тоогдно гэж бөө урам. Тэгээ мотор нэг л биш. Зам дээр аваараа татсан зөксөж явахаар нь очиход өчигдрөөс хойш ингэдсэн гэдгийг хэлэхэд урам угалчлаа. Чи нөгөө өксөр дурлах хүн нэстэй. Угнаас адилхан FT-тэй болохоор нилээл хүлээт өндөртэй байсан юмсаа. Бичсэн бол тэгээ өдөржингөө зүгээр ээж яхаар янзлахгүй байсан. Гээл ширхүн хэлчихээ явчихдаг. Энэ үгсэн зүрхрүүн зүгээр зоож байгаа юм шиг болж уйлж яхад нэх өрхөө засварын бүхээгтээ тэргээ авч ирээд адилхан FT-тэй хүн байна да. Засварын нөөц сэлбэгтэй болохоор дорны янзлчихж байгаа юм чаа. Рясукын замыг сонгосон шалтгаан бол уралдаанч нараас нь болсон юм биш. Кэсукийг сайжруулах зорилготойгоор сонгосон. Маш чадварлагаар түрэмгийн урдаа авч чаддаг шиг лээ. Тэр нь цэвэрхэн зам дээр л үр дүнтэй. Ийм зам дээр бол хэцүү. Тийм болохоор маш нарийн өдөртөх хөлийн хөдөлгөөнд дутагдаад байгаа гэж дүгнсэн. Бүхий л засвар дуусаж уралдаа хэлэхэд бэлэн болсон. Эхний дөрөгт хараа FT урдаа гарч явна. Хэдийгээр машиндаа жоохон хайхарамжгүй юм шиг санагдсан ч гэлээ. Уралдаанчийн хувьд бол үнэхээр л сайн уралдаанч. Магадгүй энэ зам дээр машина төгс тохируулан бэлтгэсэн байх. Гэсэн ч гэлээ сая сууж үзэхэд нэх өөр зүйл байгаагүй шүү дээ. Хар FT бол өөрийгөө л харуулахыг хүсэж байгаа хүсэлтэд хөтлөгдөөд өөрийн мэдлэгүлийн замаар өмнө хизээч явж байгаагүй тэгээд турдаараа бараг л нисэж байгаа. Хэдийгээр араас нь хэлж явсан бол давуу талтай байх байсан ч гэсэн зориутор урдны яваад анхаарлынхын төвд орж яаж явдгаа яриадуудаар л харуулах гээд байгаа. Турбаны тохируулгыг энэ замтайгаа төгсөө уйлдуулан хийсэн болохоор Касукигийн хост турбанаас хамаагүй илүү давуу талтай бас тогтоо олгож байгаа. Хэрвээ Касукийн зурл мөтө инхэл тохиолдолтой зам дээр хурдаа тохируулаа явуулсарчих юм бол дан ганц хурдандаа найддаг бардам зам алгуулж илүү сайжирна. Өөрийнх нь машин болон руу ороход дугуйнгуулгаад удирдахад хэцүү тогтворгүй болж байхад урдны явж байгаа машин ямар ч тогтвор сайтай байгаад байгаа нь их л ачаа. Энэ байдлаараа удаа үргэлжлэх юм бол дугуйн дээрх ачаал нь уртлын машинаас хамаагүй их байгаа болохоор дугуйны асуудал нэрт орно. Одоо тэгэхээр яг яах ёстой бол хурдаа хасаад үзвэл үгүй хааснаас жоохон хөлөө авчих юм бол зай илүү олдчихно. Хурдаа тохируул гэдээсэн. Яг юун дээр нь хурлаад юун дээр нь хасах юм бэ? Заюутаач хаасаа 2 см гүнгшгэд үзье. Хаагүй ихтүүлчлээ. Гэтэл ерөөсөө өөрийнхөө хүссэн шиг удирдах чадахгүй. Анх удаага л ингэж нарийн төвшөнд хаас торомзонд анхаарал хандуулж байгаа. Яаж гүйц төрүүлэх вэ биш одоо хоцорлогын шиг яаж хурдад харуулах вэ гэдэг л асуудал. Хос хоёр машин нэгнийхээ хаазыг хөрсөлдөө мэдрээд хийж байгаа үйлдэлүүд нь хүртэл адилхан. Хэдийгээр түүний дурбан маш сайн ч хэлээ. Сул талд нь гэх юм бол хурдаа удаан бариад ирэхээр алддаг. Үнийг нь анзаараад хурдаа тохируулаад торбаага ашиглаж хэлээдээс утгыг нь ойлгоод ганцхан дээрээ л урд нь гарчдаг. Тулааны үеэр хурд авалт гэдэг зүйлийг маш сайн ойлгосон болохоор ахыхан ч гэсэн хүсэж исэн зүйл нь болчихсон. Энэ хэдийгээр энгийн мэт боловч дугуйгаа хамнаад ачаалал зүг тохируулаад сууцна гэдэг чаа өөрийн чадвараа хоёр дахин нэмж байгаагаас ялгаагүй. Энтхийн толгойлогч нь өксүр дээрээ бүх үзрээ дэлхийгээд байсан да. Түүний төлөвлөгөө нь бол хар FT-тэй уралдах үедээ Кёсукийг сандарсандаа хит их дугуйндаа ачаалал өгч дугуйгаа амархан муутгаад ялагдана гэж бодож байсан. За одоо манайхаа уруу замын уралдаан болох ч байгаа. Тэрнээс өмнө надад шинжилгээ бэлэгээд лайк болон subscribe дараарай. Уруу замын уралдаан дээр Такуми урдаа нөгөө машин араас нь хөөх байдлаар явна. Араас нь гарсан шилтгаан бол угаасаа ялахгүй гэдэгтэй нэг дэвлэрсэн болохоор яаж л араас нь явж байхдаа яаж явдгийг нь хараад техникээс нь суралцах зорилготой. Рёсугэ ч гэсэн тэрийг нь анзаарсан бололтой. Эхний хэсэгт ямар ба нэгэн байдлаар тасрах гэдэг юм ба зүгээр л хурдаас чараа. Хол тасрах гэдэг яриад ерөөсөө хэрэггүй. Яг эхний хэсэг нь өнгөрч юм бол тэрнээс хойш үснэ хийгээрэй. Сайн болсон хүнтэйгээ яриад гэж ихэл зүтгэл гаргаж юу хэлэхээ мэдгүй димэл юу нөгөө хийсэн бүхэн чи баярлаа гэд хэлгээд нурдаас нь ч гисэн. Би чамаас үнэхээр шин зүйлийг сурлаа. Чамд үнэхээр баярлж байгаа шүү. Бас дээрээс чи үнэхээр сайн уралддаг юм байна. Гэд хэлцээ чи нөгөө борхон зүрхэн дэлбэрхнэ. Такумич хэлснийхэн дагуу нэг тасарчлгүй зөнгөөрөө уралдаж явахт нь арийнхын жолооч нь бүх үнэхээр л гайхалтай болонгууд руу орж ийн. Гэтэ яг гайхалтай хийсэлүүдээр үнэхээр аюултай юм аа. Ийм өндөр хурдан дээр ингэж л хэрэгж өгдөг гээл. Энэ эмэгтэй чаар нэлээ шулуугангаар шууд л үерхдэг хүн байгаа юу гэж асууснаа байхгүй гэхээр шууд л өө тийм үү баярлаа гэл гүйчтэй. Инхэл тохиолдолтой харахаагтай зам дээр зүгээр л тоншиг зам дээр гулгаж байгаа юм шиг дрифтлээ хурдлынхаа машинаас хараагаад салгаж чадахгүй. Зөнгөрөөл яг араас нь дагж явж байгаа ч гэсэн үнэхээр л аюултай. Гэсэн чинь нэг л битгэд 86 амаа авч тавьдаг мөр шиг огцон хурдаа нэмээд яаж хийж байгааг нь мэддэггүй нүдэн дээр л алга болчдөг. Одоо бол цагтаа уралдах уралдаан. Саяхан л урд нь уралдаад байсан хүн биш. Тэсвэр мангар шиг явдал дараатлаг машин. Ямар ихгүй тогтойхын таашгүй. Магадгүй ойрын хугацаанд л эвдэгдэхгүй байх. Гэтэ энэ хүн зориудаар удаа явж явдлаа харуулад байсан болохоор түүнийг яаж магадгүй аргыг хүртэл дотроо бодчихсон. Үнэхээр л ухаалаг залуулалтай. Кёкош найзахынтойгоо юу гэж асуугаад юудыг хариулт авсныгаа хэлээл бөөн баяр. Гэтэл бас чийстэй. Харин нөгөө талд бол юу юунаас илүүтэйгээр шин сурсаар арга барьлаа. Өөртөө суулгах гэл үзэстэй. Юун тэр охин бодох. Мань хүн ч өмнө нь үргэлжлэх охиноос уралдаг улаас алчсан юм билээ шүү дээ. Нэг зүйлдээ хэтэрхийхэн анхаарал төлөвлөлдөг болохоор шинэ бүр уралдаад алга болчихно. Тим хүнтэй чи хийн л удах вдээ. Гэтэл яриа зогсож явахт нөгөө хараа ивтээ. Өмнө харж исэн төрхөөсөө шаал өөр. Дэгжээ уцалцсан. Сэтгэл татмар төрхтэй. Кёсукоч гэсэн бэлтгэлээ дуусгаж ирээд тусдаа уулзцаадаг. Уг нь бол энэ охины байдаг газраас энэ зам нь нэлээ олж гисэн. Зориод ирсэн болохоор хүндлэл уулзж байгаа. Тэгэл хөлдөө гарчаа. Яг ямар зорилгоор ирсэн. Гэтэл асуухт нөгөөх нь бантаа зүгээр л ирчих юм бол уулзаж чадна гэж бодсон юм. Гэхэд сад болоод илгүй яваа. Дагж ирүүл чамдалч хэрэгдэлтэй. Гэхдээ зүгээр сад болохгүйгээр хараад үйжээ. Гэтэл өөрийн мэдрэмжээ нь уулгүйгээр хэлдэг. Түүнд анх удаага л ийм мэдрэмж төрж байгаа болохоор яг юу хийхээ мэдэхгүй. Зөвхөн хийж чадж байгаа зүйл нь л энэ болохоор хайртай гэдэг үгийг сонссон ч гэлээ хатуухнаар би чамайг муухан байсан бол зүгээр л хайчих байсан. Ирж харна уу байна уу надад хамаагүй. Гэтэ чи болохоор л энд үйл надад саад болно. Тиймээс битээр. Гэтэл өөртөө таалагдж байгаа ч гэлээ охин сонирхох бодлогт байхгүй машиндаа л анхаарлаа хандуулна гэдгээ маш сайнаар ойлгуулад явдаг.
Яг энэ охин таалагдсан ч жахал анхаарлаа буруулах юм бол Такуми гүйсгүй болно гэдгээ өөрөө ч гэсэн ойлгож байгаа. Энэ хоёр чинь хин-хинийхээ эцсийн өрсөлдөгч болно гэдээ амлажсан шүү дээ. Ицүкигийн найзынхын ах нь Левитигээ энэ дэрцэн. Нөгөө ухаантай залуугийн л үеэл нэмэлээ. Тэд Сакуматагийн залуутай уулзж байгаа. Энэ хоёрын төлөвлөгөөнд энэ залуу хамгийн төгс тохирно. Вебсайт дээр нүүсэн бүхий л датанууд болон өөрийн нүдээр харсан техникүүд дээр үндэслээд баталгаатай ялах арга зохиочихсон. Ашиглах зэвсгэн ч гэсэн их л сонирхолтой. Зааж байгаа хугацаанд хүртэл бүхий л хүчээ гаргаагүй байхад Такумигийн нөгөө рекордтой нэлээл ойрхон. Яг юуны юм амир болгоод өнөө гэх юм бол энэ машины жин нь уруу замд хөнгөн байна гэдэг чинь л өөрөө маш том зэвсэг. Дээр нэмээд маш тойлгоор уруу ихтэй зам байх юм бол ялах нь бараг л 99%. Тэгэхээр дид төслийг энэ Капучино гэдэг машинаар бууд нэрх гээд байгаа. Энэ хөнгөн жинтэйгээс гадна дугаар хоорондын зайд багуулахаар болон гэлүү хурдан туулах боломжтой болно. Такумиг өглөө хөргөлдөөд дуусчиход гэртээ ирэхт наав нь угсаа энэ машин надад олдохоос өнгөрсөн юм шиг байна. Чи надад бүр ав. Би аль хэдийн нэг машин авахар болчихсон. Яг уу идэлгээ жоох ихтэй юм бэлээ. Гэтэ ашиглахад амархан машин авсан. Авч одоо хөвшин хүн болоод гин шүү дээ. Гээл ордог. Дараагийн уралдах зам машин шинжилгээр явж байхдаа замдаа жоох ах хүний үднээс яг уу тэр охин хөөрхөн бэлээ. Бич чиний зорилгыг ойлгож л байгаа л та. Гэтэ хаазыг байнга шихэс илүүтэйгээр заримдаа хурдаа зааруулах юм бол илүү хурдан явдаг гэдгийг жижигсэн ойлгосон л баг. Тэгэхээр амьдрал ч гэсэн магадгүй тийм байж магадгүй юм. Гээл баг зэрэг тусалах гэж оролддог. Нөгөө чинь бүр давраад дийдслийг бүхлээр нь буулгаж авахар шийдчихсэн. Сайтама дүргийнхаа ихэнх хэсэгтээ нэгдэл үүсгээд хүчээ нэгтгэж байгаа. Мөнгө их цугларах юм бол дугуй, сэлбэг, өндөр нэгтрэлтэй шатхуун гээл бэлтгэл хийхэд яалчгүй төхөмөлтөө. Нөгөө охины гэхдээ энэндээ оролдохгүй. Чи сэн бодоорой. Такаши ах дүүсгээд маш том эмнэлгийн захирлын хүүхдүүд. Тимээс дэндүү баяа айл болохоор угаасаа чамайг тоохгүй штэ. Тоолооч гэсэн тоглуулаад дуусна. Наас сэтгэлээ эртэн татаарай гэж хэлэл явдаг. Цаг тавьж өдөр болго уралцаар байгаа болохоор үр дүн нэлээ өндөр. Уралдах өдөр чөлөөдийн болж энэ хэд ч бүгдээрээ л амархан уралдаан болно гэж бодож байгаа ч гэсэн Росоквел ганцаархнаа энэ уралдааныг урд уртын бүхэл уралдаанаас хамгийн хэцүү байна гэдгийг мэдж байгаа. Мэргэжлийн уралдаанч нарын төвшин тэнд хамаагүй. Түүнээс ч хэцүү байх болно. Өмнөх уралдаан шиг аз тохиох хэсэг нь чиргэлзээтэй. Түүний хамгийн хэцүү өрсөлдөгч ихээр сайн жолооч халбгүй. Агарын жигшил нэлээ их байгаа болохоор бороо орж магадгүй. Тиймээс юмыг ааж мэдхүү. Нүдэ анаач явж чадхаар хэмжээний маш сайн замаа төсөөлөн цээжлээрэ гэж даалгадаг. Хэрвээ бороо орох юм бол үзэгдэх орчин хязгаарлагдахаас эхлээд танихгүй зам дээр явж байгаа хүмүүс бол хамаагүй илүү салталтай. Тиймдээ хөнгөн машины өвдөх юм бол байдал хүндрэх тусам илүү даваа талтай болно. Гисэн ч гэлээ ийм юмд нуурахгүй байхаар төсөл шүү дээ гэж л бодож байгаа. Рёсогч гэсэн бороо орох юм бол дангац нүдэндээ найдах биш. Баримжаантай найдах хэрэгтэй болохоор нүчин тасаад эхлэх юм бол их гэрлээ унтраагаа зөвхөн манагийн гэрлээрээ яваарай гэж зөвлөдөг. Шөнийн бэлтгэж туус зам дагуу зогсож байхад нөгөө охин ирээд шүнжэнгөө ууцгаа зориг нь хүрээгүй байсан болохоор өөрт нь биш юм ахад машинд нь хурж үзье гэж бодож байсан ч гэсэн юу вэ дотор нь үж яах юм? Шок штэ. Өгнөө шүн хүртэл унтыг жодж байсан ч гэсэн одоо бол нэгэнтэй л сэрсэн юм чаа буцаж унтахад хэцүү. Дээрэс нь өсөөдсөн болохоор зав байна уу? Гээл цогтой хоолнд ороод ингийн хоол аваад эцээ чаа. Юу чи энийг иддэм үү гэж авсан. Яг баялан хямсгар уцаан гэж удаа санаа зовоод исэн бэлээ. Буцаа замд нь бороо орж эхлээд ядарснасаа болоод нам унтж байгаа хүнийг сэрэхгүй гэсэндээ хамгийн л байдгаараа удаан зөөлхөн яваал. Машин дээр нь ирсэн ч гэлээ сэрэхгүй. Цаг хугацааг ингээл зогсоочдөг бол гоё энэ гэж бодож байгаа. Эцэггүй маань ч гэсэн энэ уралдааныг ирж үзнэ. Гиснээс өөр нэг хүнтэй бас таарах нэ дээ. Манай хүн ч өмнө амарч байгаагүйгээр сайхан амарцсан. Нилээн л тухтай хүнийхээ хажууд унтсан байсан болохоор л тэгсэн баг. Эхлээд уруу замын уралдааны тулаа эхэлнэ. Такуми араас нь хөөн. Өдөр бороо орохоос өмнө ус тогтоох магадлалтай анхар өдөр газруудыг Такуми унтахынхаа оронд сайтар ажигласан. Гэсэн ч гэлээ зам усрахаг болохоор энгийн үеийнхээс хоёр дахин их гулгаатай. Ийм байхад уртлынхын машин нисэж өнөөл гэлтэй. Капучино гэх жижиг машиныг басж байгаа ч гэсэн өмнө жил гүмэмж Такуми гарч ирэхэд 86 гэх хөгшин хүч муутай машин харагдаж байсан ч гэсэн эцэст нь бүгд л түнд ялагдсан. Яг л тийм зүйл одоо болох гээд байгааг зөнгөрөөл ойлгож байгаа. Хөрх манай хэдл юуч мэдгүй болохоор Батрүүлний дэдт нь итгэж байгаа бах. Шулуунтаж тэр эргэлтэн дээр ч тэр гүйцэж төрүүлэх ямарч боломжгүй гэмээр. Жаха ойртол борооноос гадна урд нь урдлах машины татсан ус нь бүрч харагдах орчин хязгаарлаад бүхий л зүйл нь Росоквигийн хэлснээр бас тэр өгсөн зөвлөгөө нь яг юу юм бэ? Айгүй сони яг таавар шиг. Одоо хүртэл яаж уралддаг байсан талаараа бодж байснаас шал өөрөөр бод. Тэгэх юм бол яаж магадгүй? Ус ихтэй бороогч хэлэхүү уралдахад үнэхээр л ядаргаатай. Энэ удаагийнх нь хан нь бол үнэхээр л давах боломжгүй гэмээр өндөр хан. Ядж яхад өөрөөрөө ч жолоодж болохгүй зам дээр ч одоо яаж ялах вэ? Үнэхээр л ойлгомжгүй. 250 кг-ийн зүрх гэдэг чи ийм их үедгийг л одоо л анзарч байгаа болохоор үнэхээр шок. Уртлынхын машиныхын жолооч нь үнэхээр л чадвартай. Ус ихтэй зам дээр машинаа бүр өдөртөх хийсүүч гисэн. Бүксэн хаял авчиж тэх юм бол өдөртөхөд хамаагүй амарх юм болох юм байна гээл. Яг миний хурц урд тогтоол хол тасархаа төрүүлэх хэрэгтэй. Үгүй бол энэ бороонд хойноос нь дах юм бол өөрөө ямар ч зүйд орхойгоо мэдж байгаа. Гэсэн ч илээ яаж тасрыг гэж хичээсэн ч гэсэн арих нь машин нэг хол хаягдчих өгөхгүй үнэхээр л ачаа. Росоквигийн бас нэг хэлсэн зүйл нь бол энэ уралдааны периодын Судакочигийн арга хэрэгтэй болно гэж хэлсэн. Ядч манай хүн ямар арга байсныг сандгүй. Ямар ч гүцэх боломжгүй мэт санагдж байгаа ч гэсэн яг үндэ бол бороо орж байгаа нь ямар ч машины дугууны үрэлтийг нь багасгаж харагдах орчинг нь хязгаарладаг болохоор машинаас илүүтэйгээр хүний ур чадвар харагдах нөхцөл бүрдэгдэрж байгаа гэсэн үг. Бороо орох юм бол уг нь эсрэг талынх нь хамаагүй даваа талтай болчлоо гэж баярлж байсан ч гэсэн үнэн хэрэгтэй болсоо талыг л хэмжтэй хөрхий. Одоо л өөрт нь мэдрэгдэж байгаа мэдрэмж нь шулуун цагаа жоох ойртуулад болон дээр загаалдаж байгаа. Бусдад ямар мэдрэмж өгдөг байснаа өөрөө ч ойлгох шиг. Иймэрхүү зүйлийг бодож байхдаа гинтэл Кочигийн аргыг сан зайгаа ойртуулах гэж үздэг. Энэ өхөрчин зай одоо ч холдоогүй байгаа дагсараа оолгыг нь сонсоод бүхэл зүйл буруу байгааг нь ойлгоод 86-гийн жолоочийн ур чадварыг нь тооцоолсондоо гэмшдэг. Зайч багваагаар ойрцоор тэр зай ойртох тусам уртлынхын машиныхын дарамт нь бүрчих хэрэгсэн.
Уг нь бол тест уралдааны үеэр нөгөө Ливи 86 чаа эхний хэсэгтэл хоолой хийгдсэн байтал энэ бүр одоо араас нь хазгаж байгаа юм шиг л ойртоод байгаа болохоор аргачлгүй үз. Такуми өмнө дандаа шулуун дэдүүлэн болон тоддог байсан бол одоо болонд угаасаа гүйцэхгүй болохоор болон руу орохдоо гар хурдаа гисгэхийн тулд зөрөг дээр бүксөө илүү шитэн шулуун туртлах арга бодсоор замын төгсгөлийн хэсэг замын наалганд багсаж шулуун зам нь уртсан. Урууд давуугаа авдаг байсан Такуми ч өөрийн арга барилаараа биш өрсөлдөгчийн аргаар тулдаж байгаа. Бас л нэг дэвшил. За ихэд ойртохоор уг нь бол засагдж байгаа уснаас нь болоо зам харагдах боломжгүй болох болмоор юм. Гэтэ Такуми ч өмнө гэрлийн унтраагаад мэрэгжлийн уралдаантай уралдаж байсан шүү дээ. Одоо яг л тийм нөхцөл байдалд байгаа. Харагдах орч маш муу байгаа хэдий ч гэсэн огтхон ч айдсан байхгүй. Хэдэн аруудаа татвж үдсэн бичлэг 50 жилуудаа шүнжингөө явсан замаа толгойдоо төсөөлөө явж байгаа гэсэн үг. Ардаас нь нэг зүйл хийх гээд байгаа нь мэдэгдээд байгаа болохоор тэр бүр чихэр дургууг нь хүргэж явахад Такуми нэг сул зай анзааран болон руу орохдоо гадаас нь бүхэл урдаараа дайруулан бараг л гүцхийн даван дээр хитрхи өндөр уртаа орсон болохоор болон гэргэлтэн дээр нөгөө талд нь дайруулан энэ удаагийн дайралтанд бүтлгүүчдэг. Хэдийн удаа боломж ашиглаж чадаагүй ч гэсэн дахиад боломж гарч ирэх л байх. Яг л өмнөх хэмнэлээрээ уртлынхаа машиндаа дарамт үзүүлэн огцон хөдлөх хэрэгтэй гэж бодож байгаа ч гэсэн дахиад яг хаана хизээ яаж ядж захт нь одоо өрсөлдөгчн тактик нь мэдж байгаа болохоор энэ удаа бүр ч амархан контрорлох байх. Дахиад нэг боломжтой моторынхоо дэд хүчээр зүтгүүлэн ус ихтэй хонхор газар усыг цацруулан хажуугийн машины үзэгдэх орчингийн зарлаад урд нь гарчихлаа. Өдөр нь унтлахгүй хаана устгах боломжтой ажигсны үр дүр нь энд л гарч байгаа шиг. Гэсэн чиглэлээ дахиад хөндөр урттай байсан болохоор замын хажуугийн шугамлуугуул горж аюултай хэсэгт давхин дахиад гүйцэтгэжчлээ. Энэ удаа өмнө сурч ясан туршлагаараа инерцээ хазаар тохируулан аврах зүггүй бол томох хаслаа гарах байсан баг. Одоо бодоод үзэхэд энэ арга биш байсан юм байна. Тэгэхээр замын шулуун уртсаж налуун бас хүйд өрсөлдөгчийн даваа тал нь багсан. Энэ л үед коучд ярих байсан. Тэр ийм л тооцоо сайд өгөн штэ. Энэ аргыг нь мартчихж. Тэгэхээр одоо төгсгөлийн хэсэг хүртэл зайгаалчлуу шиг дагах хэрэгтэй. Тэгж чадах юм бол ялах боломж гарч ирнэ. Булан эргээд ихний урчлуу эхэллээ. Ийм урчлуун жижиг машин өнөхөр сул талтай. Голоо бариа явж ихээр хоёр талынх нь аль нэг нэрэнд дайрчих гад нэг талдаа чахж ихээр нөгөө тал нь мөрөө онгоочно. Такумиг нь бол нэг сайн ойлгоогүй ч гэсэн хоёр дахь уралдаан руу орох гэж байхад урд талынх нь машин нь энэ л миний хязгаар тиймээс урдаа гарахгүй гэж байгаа юм шиг л хоёр тишгээ зам хааж яваад харна. Шууд л гэрлийн унтраач алга болчдөг. Харахгүй шүн яж хад нь бороотой болохоор юу ч харагдахгүй мэдээж штэ. Дөнгөж сайхан их гэрлийн харин төлөнд ойж исэн байхад одоо бүр алга болчлоо. Машины онголтох чимээс сонсогдоггүй те гэж бодохтой зэрэгцэн гинтл хажууд нь 86-гийн их гэрэлсэн хөөгдөн цочих шиг л болдог. Такумицэд нь хүний арга барилаар биш өөрийнхөө арга барилаар уралдсан. Уг нь бол хоёрхан булан хүлээсэн бол замд тэгшрээд амархан гүйцэх боломжтой гэсэн гарч ирэх байсан. Тэгсэн ч гэсэн яхав те. Уралдааны аяг болон хитэдсэн их зөргөөрөө л ялчглаа. Энэ уралдаанд бол 86 ялах нь битийхэл ойртон чиг шуудаагүй байсан хүмүүст бол шок. Бүр ядаж хоёр дахь хэсэг ч орлогүйгээр ихний төрөгтэй ялчглаа штэ. Үүртэн ялалтаар дусаж Такумиг дэд төсөлд орсонд нь баярлаж бараг лаахуудаагаа магтаж байхад нь Такумигийн унтраадсан сэтгэл зүй асгах шиг л болдог. Эсрэг талд нь харин яаж гүйцэгдснээ ч мэдэхгүй. Тэр яг сүмш шиг эсвэл шилждэг төхөөрөмжөөр шилжингүүтээ гинт алга болсноо гинтл гарч ирээд гээд итгэхээ аргагүй мэрэл. Бөндөө уралдааны нэрээ зогсож байхад нь нөгөө хүч ирж уулзаад Ицугичийн Казумиг хараад юм хүний яриа сонсох зүрхэн түг гэл гүгэл очичдөг. Нөгөө Ливи таагчаа өнгөрсөн зүүн Такумид ялагдчаад машина улам сайжруулах гээд турбоны орон супер чаржер тавьчихсан. Энэ хэдийгээр турбо бис чихлээ нилээд хүчтэй мотор тавьчихсан юм шиг л болдог. Тиймдээ ч иймэрхүү зам дээр бол нилээ асуудалгүй явна. Өрсөлдөгж байгаа хүндээ өөрийнхөө зэвсгийг харуулаад үнэхээр л өөртөө бартан байгаа бололтой. Өксүрт FT араас нь явна. FT-тэй гарааны хурд нь адилхан болчихсон байна гэхээр үнэхээр л галзуу төрник гэсэн байгаа нь харагдаж байгаа. За энэ хүрээ season 4-ийн part 1 нь өндөрлж байна. Хитрхи урт байсан болохоор 2 part болгоо хуваацсан байгаа шүү. Тэгэхээр манайхан лайк болон subscribe дараа хүлээж агаарай. Удахгүй part 2-өөр иргүүлцээ баярлалаа баяртай.